Талдсан Түвэмэр 1-р дэвтэр 2-р бүлэг. Урядотч Цанит хамбын гавья. Хордугаар зууны эхэн үеийн Монгол орны байдал шалдар болдор мөхөх эс мөххийн тавилангийн заагүй байлаа. Монгол орноор хөндлөн гулд явсан олон арван гадаадын жуулчид эрдэмтдийн нүднээ ам арга заасан малаж хуйрхэлсэн өвчин эмгэгт баригдсан харанхуй боловсралгүй мэт харагдах нүүдэлчин монголчуудын цаашдын хувь заяаг залах эрхэм үүрэг 20-р зууны Монгол төрийн зүтгэлтнүүдэд оногдсон түүхэн үүрэг байсан юм. Хан жаргалан тайрхны өвөрт тоглож өссөн хэдий ч бага залуу наснаас төрийн албан зүтгэж ирсэн ханд чин мангийн амьдрал тэмцэл энгийн хэрнээ эгэлгүй. Улиастан туслах жанжнаар томилогдсон ажилласан үеэс манжийн төр нь Монгол нутагт монголчуудын гэхээс хятадуудын эрх ашгийг илүү хамгаалдаг болохыг анзаарч сулран доройтож буй манжаас тусгаарлах санаа бодлыг сэтгэлдээ ямагт тээх болжээ. 1897 оноос 1900 оны үед Түшээд хаан аймгийн Жанжны албыг хашгуулсан цагаас Хятадд их туааны бослог гарч олон гүрний цэрэг цөмрөн орж манжийн айрам гутамшигтайгаар ялагдсан тухай дуулж манж дайчин гүрэн мөхөлдөө улам бүр ойртож явааг ойлгох болсон нэгэн юм. Энэ цагийн Монгол улс манжийн хараат улс байсан хэдий ч харьцангуй бие даасан эрхтэй манжийн хааттай угсаа садны холбоотой татварын хөнгөлттэй нөхцөлд оршдог улс байлаа. Манжийн 8 дугийн цэрэгт Монгол цэрэг тусдаа туг болон оролцож Хятадын дотоодын олон самууныг даралцаж ирсэн. Харин манж гүрний сөрх хүч буурах хэмжээгээр Монгол нутагт хандах манжийн төрийн бодлого өөрчлөгдөж буйн мэдрэгдсэн шинэ үе эхэлсэн. Их гүрнүүдийн эзэрхэлд хүчин мөхөдсөн манж гүрэн дотоодын бодлогоон өөрчилж орчин цагийн дэвшлиг улс орондоо нэвтрүүлэх дотоодын засаг захиргааны шинтгэл хийх оролдлого хийж эхэлсэн ч Монгол лам ноёдын дургуутслыг хүргэж Хятад иргэд олноор суурших, уул уурхай эрхлэх, татварын онцгой эрхийг халах, Монголыг бусад мужийн нэгэн адил үзэх болсон зэрэг нь эсэргүүцэл тэмцлийг өдөөх шалтгаан болж байна. 19-20 зууны ихээр Монгол төвдөд явсан эрдэм шинжилгээний ангиудаар ирсэн Оросын эрдэмтдээс болон 1862 оны Бээжингийн гэрээнээс хойш халахын нутгаар чөлөөтэй аялах болсон Орос худалдаачдаас их Орос улсын хөгжлийг тоомлон гадарлах болсон цөөнгүй ноёд манжаас тусгаарлахад Орос орн тусалж магадгүй гэсэн бодол тээх болжээ. Чин он чертнээс ийм бодол өвөртлөн нэгэн санаатныг сэмхэн эрэлхийлж гадаад дотоодын худалдаачид эрдэмтдээс дэлхийн ертөнцийн анирыг чих тавьсаар байлаа. Хайртай хүүгийнхэн толгойг авсан манжийн төрийг унгаахтаа л унгаана гэж шазуур зуусан удамт язгууртан ноён тааламжтай цаг тохиромжтой хань гадны өмг төшгийг эрэлхийлж төмөн янзаар эргэцүүлж байлаа. Гэвч Хандвангийн хувьд хүүгийнхээ толгойг авахулсандаа өшөрхөн хорссон сэтгэл нь эцэг хүний явдал байсан бөгөөд энэ нь манжийн савраас Монгол улсаа чөлөөлөх гэсэн язгуур зорилгынхын тал дээр шар тус нэмсэн явдал болсон ажгүй. (1905 оны намар дээдүүдээс Агван Доржиев хамбын зараалаар энгийн хүний дөрд хувилан Дайчимангийн хүрээг зорж яваа Сибирийн цэргийн тойргийн уряадник Сонгол буряд цогтой гармаа явж Бадамжапов төлөвгийн даваа даван алсаж шаргалтан харагдах ой моддыг баясан харж эцэг дээдсийн нутаг минь гэж бодсоор уруудж байлаа. Бадамжапов анх Хархотыг нээсэн Ахмад Козловын экспедицид оролцож халах Монголтой танилцсан нэгэн юм.
Агван Доржиев хамт Далай ламын хамт Монголд ирээд Орос, Герман, Франц зэрэг Европын хэдэн орнуудаар аялж, Английн түрэмгийллийн эсрэг өмг түшиг болох улсыг олох Европын орнуудын байр суурийг тантахаар явсан билээ. Оросоос Европыг чиглэн мортохын өмнө Агван Доржиев хамт Японтой дайтан ялагдаж, дотоодын хувьсгалтай тэмцэлдэж буй Орос гүрэн төвдийн асуудлаар идэвхтэй байр суурь баримтлах бодлого байгааг тандан мэдснэ. Далай ламд дуулгахаар Бадамжааповыг илгээж буй энэ. Харин Монголын талаар Оросууд идэвхтэй бодлого баримтлан өөрийнхөө нөлөөний бүст байлгахаар Японы элчин сайд Мотоноттой хэлцэж буй яриа Петербургт тархаад байгааг дуулгахыг үүрэг болгожээ. (1905 он гэхэд Перс, Афганистан, хойд энэтхэг төвдөд Англи Оросын хоорондын нөлөөний төлөө нууцтай төгсгөлдөн орж байлаа. Нэрт зохиолч Редиард Киплингийн нэрснээр их тоглоом гэж нэрлэгдсэн тусгай албадын энэ нууцтай бараг 20 жил үргэлжилсэн юм. Английн тусгай алба энэтхэгээр 80 сингийг хөлслөн ламын дүрээр лас 100 гарын нутаг орох замын зураг хийхээр илгээж байсан. Першевалскийн экспедиц лас орох гэж оролдож байсан зэрэгээс харахад хоёр их гүрний өрсөлдөөн тун ширүүн байсныг мэдэж болгосон билээ. Бадамжааповыг Вангийн хүрээнд ирснийг дуулсан Ханд Ван хүн зарж түүнийг оройн зоогт өрөв. Агван хамбын зараалын төлөөний хүн Орос газрын элдв сониныг мэдтгэл хүн байж таарна гэж Ханд Вангийн бодсон нь буруутсангүй. Мэглүүнд халсан Бадамжаапов анх Агван хамбтай хэрхэн танилцсан болон Төвд Монголын талаарх Оросын бодлогын талаар элен талангүй ярьжээ. 1898 оны 13 дугаар Далай лам төвдөн ямцын номын багш Төвдийн засгийн газрын сангийн яамны сайд Бурят хамт Агван Доржиев Петербург хотноо очжээ. Эдхэн жилийн өмнө Бурят Петр Бадмаевын төвдөд хийсэн экспедицийг амжилттай болгоход эрх мэдлэн ашигласан түүнийг Петр Бадмаев талархан угтаж хааны дотны хүн болох гүн Ухтомскийтэй танилцуулсан байна. Петр Бадмаев 3 дугаар Александр хааныг амьдсрун авах үед Монгол төвдийн асуудлаар санал дүргэн барьж байсан нэгэн юм. Тэрээр манжгүрэн доройтон мөхөж үг урдчлан хэлж хэрв Орос орон ийш анхаарлаа хандуулахгүй бол англичууд хүч төрөн орж ирэх аюултайг сануулаад Монгол төвдийг их Орос оронд сайн дураар нэгтгэх ажил хийхийг санал болгосон юм. 3 дугаар Александр хаан түүний өргөх бичгийг уншаад энэ бүхэн асар шин идэхгүй хэцүү мөрөөдлийн чанартай тул амжилтанд хүрнэ гэж найдахтаж бэрх юм гэж зогсжээ. Транссибирийн төмөр зам эд баригдаж, Орос гүрний бодлого алс дорнод руу чиглэгдэж байсан энэ үед монголоор дайруулан төвд рүү нэг чиглэг барих тухай Бадмаевын гаргасан санал нь бизнесмен угшилтай сангийн сайд Виттигийн сонирхлыг татаж байлаа. Оросын эрдэм шилгээний хэд хэдэн экспедиц энэ замаар явж түүх археологийн судалгаа хийхээс гадна газрын зураг үйлдэж байжээ. Ухтомский Ван Агван Доржиев хамбыг Александр хаанд бараалгуулж Монгол төвдийн өнөөгийн байдлыг танилцуулав. Агван Доржиев хамбын яриаг сонирхон чагнасан Александр хаан юутай чадахгүй Монгол төвдийн чиглэлээр хийх үйл ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Спирович Ухтомский Рюрикийн угсааны гүн бөгөөд эхийн далаараа Юрий Долгорукий Батхааны удамд хамаарагдах сурвалжит гүн. Тэрээр Петербургийн их сургуульд суралцж байх цагаасаа буддын шашин сонирхож төгснийхэн дараа Бурят Монголд буддист соёл судлах экспедицэд оролцож байсан нэгэн байжээ. Энэ үеэс нэр тотож улс төрч Петр Бадмаевтай танилцсан нөхөрлсөн байна. 1890-1891 онд Ухтомский гүн ханхүү Николайг дагалдан дорн дахны судлаачийн хувьд алс дорнодод хийх аялалд нь оролцжээ. Энэ аяллаа тухай түүний бичсэн ном тухайн цагтаа Петербургийг шуугуулсан алс дорнодод амьдран суугаа үндэстнүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбартай байсанд оршин. Энэ тухай өнгөцгөн мэдлэгтэй Петербургийн эхс дээдэс түүний дотор ханхүү Николайын хувьд Ухтомский дорн дахны өргөн мэдлэгтэй судлаач болж хувирчээ.
Бадамжапов Козловын экспедицэд оролцож байх үеэс Агван Доржиев хамттай танилцсан дотносон тухайгаан ярьж, Брэдийн итгэл хамб Агван Доржиев хамб Петр Бадмаев нар Оросын Ихс дээдэс язгууртнууд түүний дотор Баатар цагаан хаантай ойр дотн байдаг тухай нэн гайхуулан ярьжээ. Хандван түүнтэй ярилцах зуур Оросын хаант засагт Монголыг сонирхох чин эрмэлзэл нь жухам юунд байгааг ойлгож мэдхийг хүсч байлаа. Бадамжаповын ярьснаар Агван Доржиев хамб 13 дугаар Далай лам төвдөн жамтсан багшаас гадна төвдийн засгийн газрын сангийн сайдын хувьд Хятад Монголд элдв ажиллаар их очиж байсан хүн тул Төвд Монголын талаар түүний өгсөн мэдээлэл Оросын засгийн газрын анхаарлыг зүй ёсоор татаж чаджээ. Петр Бадмаевч өөрийн боломжийг ашиглан Транссибирийн төмөр замаас төвд Монгол руу салаа татах саналыг сурталчилж тэрч байтугай одоогийн Баамын салааг хүртэл санаачлаад авчээ. Манжуур Монголын асуудлаарх Орос Японы зөрчил. Ляудны хогт Порт Артур Дагны бомбтуудыг эзэмшиж хар тэнгисийг тооцвол хөлддгүй усан бомбтгүй Орос оронд Номхон далайн флоттой болж тэнгисийн хүчрхэг гүрэн болох үүд хаалга нээгдсэн боломжийг Оросууд түргэн ашиглаж Манжуурын төмөр замыг барьж далайн бомбтуудаа холбож эхэлсэн. Иймээс алс орнууд дахь Оросын болон Японы бодлогод ач холбогдлороо Монгол ямагт Манжуурын дараа орж ирснийг бас тэмдэглэх нь зүйтэй. Хэдийгээр тийм боловч Орос гүрэн Монголыг өөрийн нөлөөний бүст тооцож худалдаа арилжаа уул уурхайн боломжийг нь харж судалж байлаа. Харин Япончууд Азад нөлөөний бүстэ тогтоохын тулд Манжуур Монголыг эзэмших хэрэгтэй гэж үзэж байсан бөгөөд Англи Японы 1903 оны гэрээ байгуулахад хэний эсрэг дайдах гэж буй тухай Английн элчин сайдын асуултанд Японы элчин сайд Манжуур Монголын төлөө Оростой байлдахад хүрч болцсохгүй гэж хариулснаас харагдана. Төмөр замын ашиг тусын талаар Хандвангийн асуултанд Бадамжапов инээмсэглэн байж хариулахдаа төмөр зам тавьбал манай орнуудын худалдаа арилжаанд их ашигтай болно. Ялангуяа Монголын малын арьс шир үс ноос Орос оронд их хэрэгтэй. Түүнээс гадна Орос гүрэн Транссибирийн төмөр замыг тавьж алс орнуудын бүс нутгаа Төв Оросын нутагтай холбохоос гадна аажмаар хүчин суларч буй Манж гүрнийг шахаж байж жилийн 4 үйлрэлд хөлддгүй усан бомбттой болохыг сонирхож байгаа. Кронштадтад буй Балтийн тэнгисийн флот Балтийн тэнгисийн нарийн үзүүрээр боогдмол. Хар тэнгист буй флот Босфорын хоолоогоор боогдмол байдлын сул тал Кримийн дайны үед нэн тод харагдсан гэж манай Жанжин штаб дүгнсэн юм гэснэн алс орнуудын талаарх Оросын бодлогын талаар их зүйлийг Хандван эргцүүлэхэд хүргэжээ. Архинд хөлчүүргсэн Бадамжапов цааш ярихдаа манай нэг том дайсан бол Япон гүрэн болоод байна. Мэйжийн шинжиллийг амжилттай хэрэгжүүлж улс орноо шинтгэлийн шин түвшинд гаргаж чадсан Япон улс Манжийг түрэмгийлж Солонгос Манжуур улмаар Монголыг эзлэх бодлого явуулж байна. 1895 онд дууссан Япон Хятадын дайнд Манж гүрэн ялагдаж Симоносекийн гэрээгээр Ляудны хойг Солонгосыг найр тавин өгсөн. Харин манай Орос гүрэн Герман Францтай ярилцаж Японд эзэлсэн газраас татгалзах шаардлага тавьж эс төвшөөрвөл дайдахад хүрнэ гэж тулгын шаардсан. Япончууд Тайваны арлыг эзэмших эрх авч үлдээд их газрын Хятадаас цэргэн гаргаж удалгүй Ляудны хойгийг концессор манайд эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Тэнд Дальний Порт Артур гэж 2 том бомбтгот манай гүрэн байгуулж том усан флот байршуулад байлаа. Манжиг дарсан ялалтын үр шимэн алдсан Япончууд өрний шар чөтгөрүүдээс өшөө хонзонгоо авна гэж шин дан хийсэн юм да гэж ярив. Гэхдээ ийм хүчрхэг Орос гүрэн жижигхэн Япон улсад ялагдсны учир юунд вүлээ? Хэмээн Хандван асуухад Бадамжапов аягтай архиа хөнтөрч орхиод манай Орос улс бэлтгэлгүй байсан. Тэгээд ч манай дотоодод хувьсгал гарах шахаж гаднаа дайдахад бэрхшээлтэй болсон. Бид Манжуурын өмнөд хэсгийг Япон төхөөс өөр замгүй болсон ч их Орос улс Японоос хариугаан авах талав.
Одоо харин энэ дайны дараа халахад манай Орос гүрэн анхаарлаа хандуулж байгаа. Халахыг Хятад болон Японы нөлөөнөөс тусдаа байлгах нь ирээдүйн их дайнд Орос улсад хэрэгтэй гэж үздэг хүмүүс дээгүүр олон байгаа гэж хариулжээ. Орос Японы 1907 оны гэрээ. 1907 онд Извольский Японы эчин сайд Ичиро Мотононгаар гарын үсэг зурсан хоёр орны харилцааны зарчмыг тодорхойлох хэлэлцээрээр Манжуурыг хойд өмнөд булган хуваасан ба Япон улс гадаад Монгол дахь Оросын онцгой сонирхлыг хүлээн зөвшөөрч түүнд харьшлах элдв алхам хийхгүй байх үүрэг хүлээсэн байна. Хэдийгээр энэ хэлэлцээрт өвөр Монголын талаар тодорхой дурддагдаагүй боловч Японы тал зөвхөн гадаад Монгол дахь онцгой эрхийг зөвшөөрснийг харахад өвөр Монголыг эхнээсээ өөрийн нөлөөний бүст тооцох сонирхолтой байсныг байж болох юм. Энэхүү хэлэлцээрээр аль аль тал нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүрэг авсан нь Манжуурыгч Монголыгч тусгаарлах юм уу? Өөрийн харьяанд нэгдэх тохиролцоо хийсэнгүй. Монголыг ч юм уу Манжуурыг салгах оролдлого хийх нь Англи, Герман, Франц, Америк нэгдсэн улс зэрэг улсуудын эсэргүүцэлтэй тулгарх нь тодорхой байсан тул хоёр этгээд нөлөөний бүс болгон хувааснаар хязгаарлажээ. Хоёрдугаар Николай хааны ширээ залгамжлах цор ганц хүү Алексей цусны өвчтөй байсан нь хааны гэр бүлийн сэтгэлийг зовоож байлаа. Хатан хаан Александра Фёдоровна хүүдэн нэмэр уулжил байвал юу ч хамаагүй хөөцөлдөж, мэрэгч төлөгч, отч, эмч шидтэн бүхний араас сонирхно. Хааны гэр бүлийн энэ зовлонтой цаг мөчид Сибирээс ирсэн хувилгаан гэж яриа тархсан Григорий Распутинтай Хатан хаан танилцж түүнд ихээхэн итгэл өгчээ. Нээрэж Распутныг ирээд явсны дараа ханхүү Алексейн биеийн байдал сайжирдаг байлаа. Улмаар Хатан хаан Распутны үгнээс гарахаан болж түүний сайн гэснийг нь сайн тооцож, муу гэснийг нь үзэж чаддгүй болов. Бадмаев шинэ хааны гэр бүлд ойртож Монгол төвдийн асуудлаар өөрийн байр суурийг танилцуулах арга зам хайж байлаа. Нэг удаа Петр Бадмаев Ухтомский гүний гэрт морилсан Гриша Распутинтай танилцах боломж олдож Сибирийн хувилгаанд дорны ангаа ухааны ич хэдийн талаар ярьж өгчээ. Гриша Распутин Хатан хаан Александра Фёдоровнад гайхамшигт отчийн тухай ярьснаар Петр Бадмаев хааны ордонд өргөдсөн байна. Алексей хаан хүү гэмчлэх болсон Бадмаев хааны итгэлийг олж Ухтомский гүн түүнийг дорныг сайн мэддэг хүн гэж Николай хаанд зөвлөсөн тул Монгол төвдийн талаарх Бадмаевын саналыг сонсохоор болов. Александр хаанаас ялгаатай Николай хаан Бадмаевын саналыг маш анхааралтай сонсож, Ниндарв Исаул Улановыг төвдийн байдлыг мэдэх, англичуудын эсрэг хөдөлгөх боломжийг тандахаар томилж, Монголын асуудалтай холбоотой саналыг анхааралтай судлахыг гадаад хэргийн яамд даалгажээ. Гэнэт ихэлсэн Орос Японы дайн түүнд Оросын айрам ялагдсан нь Бадмаевын төлөвлөгөөнд саад болж түрх хугацаанд хойшлуулахад хүрчээ. Бадамжаповын яриаг сонирхон чагнад суусан хандван Монгол орон Манжин эрхшээлээс гарч туурга тусгаар улс болох гэвэл Орос улсыг түших ёстой юм байна гэсэн бодол нь улам батжжээ. Гэвч нэгэн цагт тус болж Манжин савраа салгаж өгөхдөө Орос гүрэн монголчууд биднээс эргээд жухам юу хүсэх бол гэдгийг хандван дотроо эргэцүүлж суусан нь мэдээж. Хожим Дайчин вангийн хүрээнд худалдаагаар ирсэн Орос худалдаачнаас Сибирский вестник сонины дугааруудыг авч орчуулуулан уншихдаа хандван Петр Бадмаевын санал ортоос мартагдаагүй олж мэдсэн. Дайнд ялагдаж Манжуурт дангаар ноёрхох бодлоос татгалзахад хүрсэн ч Монголын асуудал энэ цагаас Оросын засгийн газрын анхаарлын төвд орсон байжээ. Ялангуяа Бадмаевын Монголын нутгаар дамжуулан төмөр зам тавих санал нь Оросын сайд нарын анхаарлыг татаж, эрхүүгээс Бээжин орох замыг сонирхож судалж эхэлжээ.
Дашрамд дурдахад Монголын өргөн удам нутгаар төмөр зам тавьж Хятад улс цаашлаад далайд хүрэх бас нэг тээврийн гацтай болох гэсэн Орос гүрний тэр үеийн зорилго бүр сүүл Сталины үед хэрэгжсэн бөгөөд ерөөсөө улс гүрний түүхэн зайлшгүй зорилго гэдэг жухам ямар үед гэдгээс үл хамааран хизээ нэгэн цагт хэрэгждгийг гэрч болсон юм. 1906 онд Оросын гадаад хэргийн сайдаар томилогдсон Извольский нь Орос-Японы дайны өмнөхөн Японд элчин сайдаар ажиллаж байсан. Алс дорнодын хэргийг чамгүй сайн мэдэх нэгэн байв. Дайны дараах Орос-Японы харилцааг зохицуулах хилцээг хийхдээ тэрээр гадаад Монголын асуудлыг тусгайлан анхааралтай авч хойд Хятад дахь нөлөөний бүсээ тохиролцохдоо Оросын нөлөөнд байхаар болгож чадсан тухай хожим нь хандван Оросын консул Вальтераас дуулсан билээ. Өвчтөе хаан хүүгээр дамжин Монголын асуудалд 2 дугаар Николай хааны анхаарлыг хандуулсан Бадмаевын оролдлого байгаагүйсэн бол дайнд ялагдсны дараа Орос-Японы хилцээрийн үед номхон далайн флотон устгах Владивостокийн бэхлэлтийг нураах зэрэг хүнд тулгалтанд орсон Оросууд Монголын асуудлыг хайж орхих байсныг үгүйсгэх аргагүй юм. Оросын тал Монголын асуудлыг сонирхож байсны шалтгаан нь төмөр зам байгуулах төслөөс гадна Монгол Оросын худалдаа эрс нэмэгдэж 1861-ээс 1900 оны хооронд 16 дахин өссөнтэй холбоотой юм. Монголын ноёд дээдэс хаан Оросыг тусгаар улс болоход нь дэмжих хүч гэсэн горилгын нүдээр харж Оросууд Монголыг эдийн засгийн нүдээр харж эхэлсэн энэ үед туйлдж сүлдсэн манж гүрний дотор олон үйл явц зэрэг өрнөж байлаа. Улс гүрнүүдийн түүхийн хуудсыг эргүүлж суухад төрийн дээд зэндаанд нэр нөлөө олсон хувь хүн түүхэнд эргэлтийн шинжтэй нөлөө үзүүлсэн явдал цөөнгүй тохиолддог. Ийм тохиолдол Монголын түүхэнд ч чамгүй олон тохиолддог билээ. Тэдний нэг нь Петр Бадмаев байж болох юм.